Өөрийн хүн нэвтрүүлгийн маань хүндтэй зочин ёстой л өөрийн гэгээнээр босож үдшийн бүрийг хүртэл ажиллаж амьдарч ирлээ дээ хэмээн биднийг ийдгээр хүлээн авч халуун дулаан яриа өрнүүлэн суугаа англи хятад хэлний гүнзгэр үтсэн сургалттай ертөнц бүрэн дунд сургуулийн захирал Гамбат. Би Өвөрөнгө аймгийн Баталзуу суманд төрсөн дөө. Тэгээд натгаас нэг 5 настай гарч Улаанбаатарт ирээд Улаанбаатарын 28 дугаар сургуулийг төгсөөд тэгээд дараад Монгол Улсын их сургууль элсэн гарч 1986 онд төгсөж анх сүүлийн цагаал суманд Монгол хэлний багшаар очиж байлаа. Тэгээд жилийн дараа шийдэж ирээд Хүчин коллежид өлийн хорон дарга хийж яваад. За тэгээд татан богдож багшийн сургуульд 88 оноос эхлээд 10 жил ажиллаж яваад Монгол хэлшин дээд сургуульд дараад ажилласан да. Ер нь боловсролын байгууллагаар олон жил явсан да. Нэг 15 жил явж. 10 жил гаруй дондоо багш үлдгэх коллеж их дээд сургуулиудад багш үлдлээ. Ингээд сүүлд Чингэлтэй дөрөвт хурлын ажлын албанд ажиллаж яваад идэвхтэй гараад одоо ингээд сургуульд ажиллаж байна да. За бүлээн за сууцгаа. За өнөөдөр гадаа хүүтэрч байгаа шүү хүмүүстэй. Бүгдээрээ сайхан малгайтай, тэмээд улаан малгай өмсөн. Ердөө пүүз өмсөхгүй шүү. Дандаа улаан гут өмсөн. Ингээд задгаа явахгүй миний хэлснээр тийм ээ. Өвчин байгаа шүү. Бас л одоо тусаагүй л үнэ. Өөртөө биеийг маш сайн хамгаалах хэрэгтэй. Ер нь өөртөөсөө л эхэлнэ шүү дээ. Таныг та өөрөө л хайрлна гэсэн үг. Гэр орондоо очиод тараад сайхан гар хөлөө сайхан угаагаад хоол зайтай орно. Их ядарч болохгүй, эрт амарна. Голон дулаан алцлахгүй. Бүгдээ дулаан хөстөөд тэгээд даарчлахгүй. Тодорой дандаа ноосон цамц өмсөд. Тэгээд дулаан хөтлөмсөндөө за амжилт хүссэн өдөр хичээлнэ. За. Хүүхдүүд маань өглөө яг ингээд цагтаа ирээ сурцсан байгаа. Ягаад гэвэл одоо миний одоо ганц одоо барьж байгаа зарчим болов. Өглөө эртэрсэн одоо хүүхдүүд маань сэргэлэн цаваа байна. Багш нар маань бас хүүхдөөсөө төрүүлж ирэх ийм одоо үртэй ажилтгаа. За энэ манай ахдаг анги хүн байна. За одоо жоохон хүүтэн байна хүүхдүүдээ. Сайхан дулаан готлороосоо өмсөн тийм ээ. Малгай одоо толгой нөхцөл болохгүй дулаан малгай. Би хэлээд байгаа шүү. Үс одоо залуу хот мэдэхгүй. Нас жоо яхаас өс нь хугарна, октод өс нь хугарна, тийм ээ. Нүдний нөлөөс гардаг болно. Толгой нөхцөл хүн бол. Дооросоо даруул хөвгүүд маань яах вэ? Бөөр. Дууд маань бас бөөр. Одоо ч мэддэхгүй шүү. Тийм бол багаасаа сайхан энэ залуугаас сайхан бие бас хайрлах хэрэгтэй. Таны хэн хайрлах та өөрөө тарьна гэсэн үг. Өөр хэн ч хайрлахгүй. Тийм ээ? Миний хэлснээр. Танаа гэж багш нэгс орсон байгаа тийм ээ. Орсон. Тэгээд дандаа одоо шууд гэртээ харна. Билээд одоо эрт дараа хоолны газар дэлгүүрээр орж болохгүй. Нөгөө өвчин ч бас байгаа шүү дээ, тийм ээ.
цагаар хөлөө угаад яг энэ дэглэмээс хаад явнаа хүүхдүүдтэй. За баярлалаа гарал тавьсан. Эдгээр маань багш хүүхдүүд 2 хүүхдтэй. Одоо ам бол олж байна. Ацаа нийлээд нэг 11 үлээ болсон байна. Тэр манай гэр бүлийн анхны одоо зургууд нь тэр байна. За боловсролын байгууллагад ажиллах. Тэснээс 10 гаруй жил надад багш нар бэлдсэн энэ хугацаанд. Багш нар бэлдэж байгаад 2000 оноос эхлээд захирлын ажлын албанд анх Чингэлтэй дөрвийн 39 дугаар сургуульд захирлаар очиж байлаа. Дараад нь 2009 онд Чингэлтэй дөрвийн 50 дугаар сургуульд очсон байна. За мөн дараад нь 2012 онд байна. Сүхбаатар дөрвийн 58 дугаар сургуульд ажиллаж байгаад. Тэгээ 14-5 оноос Чингэлтэй дөрвид ажиллаж байгаад Гавьяаныхаа амралтанд 2000 он суугаад одоо ингээд хувийн сургуультай ажиллаж байна. Тэр нь насаараа л одоо бид хоёр хоёулаа боловсролын системд явлаа да. За энэ хугацаанд Монгол Өөртөө засгийн хорны хотуудаар багш нарт болон төгсгөө ангийн сурагч гэрээ ахмадуудад олон удаа урилгаар очиж лекц уншиж мөн хөдөө орон нутагт Өөрөнгөө өмнө говь за мөн дүүргийнхэн ороодуудаар залуучууд бас хүн байхын утга учир тухай лекц ном уншиж Монгол Улсын сургуулийн олбол зайралцааны нийтийн өдрийн сургуульд одоо бас зочин багшаар оюутнууд урилгаар бас лекц уншиж байна. За ажлын хажуугараас ийм юм хийгээ явж байна. За бас тэгээд яг заримдаа бас нэг шүлэгч маяг санагдана. Янан зээлийн бодоос яах юм байна. Амьдрал өөрөө их баян. Ер нь одоо миний ганц одоо зарчим бол ер нь өдөртөх ажил олон жил хэлээ хөгдийн байгууллагад. Ер нь захирлан бол энэ ажилтай хариуцлагатай, хөгдөд хайртай. Стана Монголын ард түмний ярдгаар хайрн дотралн гаднагдаж байгаа хатуу ер нь одоо чанга хатуу зарчимч байж аливаа ажил үс одоо явдаг гэж боддог. За багшийн сурвалж байхдаа ч бас тийм байлаа өглөө одоо ингээд сурвалтад нөлж байхдаа оюутнуудаа өглөө эрт ирэхийг одоо их шаардлага тавьдаг байсан. Очин та нараа багш болоод хүүхдэд ажиллах учраас өглөө эрт ирж ангиа хүлээж авдаг, хүүхдүүдтэй танилцдаг ийм байх хэрэгтэй гэж үүдэн одоо хүүхдүүдэд шавнараад сургаж ирсэн. Одоо шавнар нь бүгд л одоо сайхан амжилттай сайн явж байгаа юм байна да. Олон шавнар маань байна. За үүнээс дурдвал одоо манай 24 дахь сургуулийн захирал одоо Наран Туяа байна. 117 дахь сургуулийн захирал Болор Туяа байна. За ер нь одоо энэ тэнд олон манай мартцаад байна гэдэг. Өдөө орон нутгаар явж байгаа шавнар их таарна. Одоо би ч одоо зарим нь танихгүй. Монгол хэллэгчийн дээд сургуульд бас тэнд монгол хэл заах арга гэж болорж байсан. За тэгээд орон нутагт явж байхад тэр сургуульд өгсөн, энэ сургуульд өгсөн гэдэг одоо хүүхдүүд тарахад их баяртай байдаг. Сайн ажил нэг сайн явж байгаад. Ер нь шавнаас сайн явж бол багш их баярлдаг да тэгээд. Миний заасан, миний одоо бас сургасан, хэлсэн сургаалыг биелүүлж сайн хэлж байгаа дотор бодоод үнэлээд өнгөрдөг. Ер нь багш хүний одоо гавьяа шагнал бол сурагчдын оюутнуудын одоо тэр сайн ажиллаж байгаас шалтгаалдаг. Тэд бол бидний одоо одон тамтиг гэсэн үг. Бид эртэж байх юм бол одоо Монголын ирээдүй бас гэрэлтэй байна. Одоо би сургуультай одоо ороод ирэхэд хамгийн их нь манай захирал намайг өгтөж авдаг. Хідэн цагч орж ирсэн захирал маань бидрийг маш халуун долоон уур амьсгалаар өгтөж авдаг. Мөн одоо манай захирал хамгийн сүүлд ажилласаа таран явдаг байгаа. За тэгээд энэ бүх одоо хугацаанд бидрийг маш олон одоо сайхан үгээрээ дэмжиж, халамжилж, үргэлж бидний ард манай захирал маань болон багш нар маань ажиллаж байдаг. За би энэ сургуульд болохоор 1-р ангиас эхлэн суралцаад одоо 12 дахь ангийн суралцааг чигшиглэн байна. Манай сургууль болохоор сурагчдаа маш олон боломжийг нээж өгдөг. Гадаад олон улсын дотооддоо ч гэсэн маш олон тэмцээнүүдэд оролцох замыг маань тавьж өгдөг байгаа. За энэ завшаанаар болохоор би 9-р ангидаа Өвөр Монгол хотын маш олон сургуулиуд руу захиралтайгаа болон
ангийнхаа найзуудтайгаа хамт явж тэмцээнд оролцсон байгаа. Бид нарыг өглөө болгон сургуульд орж ирэхэд багш болон захирал маань бид нарыг инээмсэглэл аз жаргалаар өгтөж авдаг. Үүнээс нь болж бид хичээлд орохдоо аз жаргалтай сайхан сэтгэлтэй ордог. Тэгээд бас бид нар өглөө эрт ордог учраас тархлаа маань дэмдэгдэж өглөө эрт бас одоо хичээлдээ самдан сууддаг болохоор надад маш таалагддаг. Тэгээд багш нар болон захирал маань ялангуяа захирал маань бид нарыг одоо цагаа сайн барьж сурах, хичээлдээ самдан сурах, одоо мөрөөдлийнхаа төлөө хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулж хэлж өгдөг, сэтгэлээр унахад минь биднийг дэмжиж өгдөг тийм сайн багш нар болон захиралтай. Тэгээд ийм мундаг хүмүүстэй хамт амжилттай маш их баярлалаа. Миний одоо бага ангийн хувьд бичсэн байлээ. Багшиг байхад өмүүлдэг, багшиг хаа жоохон өмүүлдэг гэж бичсэн бай. Тэ одоо хараад инээд их гоё дурсамж хүрдэ шүү дээ. Тэгээ сая хувирга нээж үсгэл. Би багш нарыг л орж ирэл их томоотой ингээд суучдаг. Тэгээ багшиг хаа тэг өмүүлдэг. Тэгээд багш нар яад хад юм бас үлдэнд боддог байсан. Багш харж байгаа юм байна. Тэгээ зүйлдээ их томоотой болоод ер нь жоохон хөдөлгөөн багтаад ер нь жоохон томоотой байсан дөө. Тэгээд ерөнхийдөө л одоо ээж авдаа тусалдаг. Тэгэл ер нь багш болгосон ойлголтууд цагдаа болно гэж боддог байсан. Цагдаа нарын хараад эндийн тулгаач өнөөгөл багасаа ингээл жоохон хүний тулгаач юм уу гэж харддаг болдог. Их сонин залуу жоохон багт юм шүү дээ. Тэгэл одоо баатар болох гэж боддог. Тэгж жаад одоо юу яалаа их сургуулийн Монгол уран зохиол ангид. Тэгээ цагаан улсумд очиж анхны одоо 7 дугаар анги авсан. Тэгээ тэр жилдээ би аймгийн төрөний үйл болгосон тэр ангийг. Жилийн дотор. Яасан бэ өглөө хүүхдүүдтэй бүрээ дуургаад сумчин жоох цагаан улсумж гэдэг. Бүрээ дууранд гэр ороод дуурхтал та. Тэнд бүрээ дуурхаад угаасаа 6 огт хүүхдүүд бүрээний дугаар бас сургууль үүдэн ч гэсэн. Тэгээд бүгд бэлтгэлийн хувцастай ирнэ. Би өөрөө бэлтгэлийн хувцастай дагуулад одоо 25 6 таа байсан бохгүй 24 тавтай. Дагуулаа сумаа бүтэн тоож гүгээд 30 минут 7 цагт буцаад гэлүнгүүлгээд 7:30 сургууль үүдэн ч их саадаг. Гэхдээ тэгж гисэн шүү. Тэгээ хүүхдүүд бүгд ирчихсэн. Тэгээ хүүхдүүдтэй тэр үчин гутын тос байхгүй. Тэгээ хаймар шатаагаад дугуйны бахир шатаагаад хар тусгаад гутын бүгдийг өнгөлүүлээд хөгүүдийн гутлыг өнгөлүүлээд. Тэр үчин хоёр сургаал байсан нөгөө хэдэн болгоо нэг өмч хамгаалах. Тэрийг чийжлүүлнэ. Тэгээ ер нь багшаас их юмсалдууд шүү дээ. Ангийн багш хүүхдийг яаж хамгаалах вэ? Тэгээд дагуулад сумынхаа бүх одоо тэр аварц баатар хөлийн баатар аварц гэж байлаа мундаг хүн байл. Тэнд очиод тэр дахиад үржүүлж байгаа, тэр гахаа үржүүлж байгаа, шувуу үржүүлж байгаа. Хүүхдүүд авч танилцуулаад би өөрөө дагуулад 6 дахь хүүхдүүд шүү дээ. Энэ манай сумд ийм гоё юм байд юм байна. Уул хадаа танилцуулаад багасаа тэгж удаад нэг угаасаа тэгэл сонирхолтой болцсонтаас үлд хөөх тайртай болоод л. Тэгээ одоо сүүлд ингээд том болцсон залгууч нь над дээр иж уулздаг шүү дээ. Та тэгжээс ингээд тэгээ нөгөө ангийн дарга жоохон өмүүлдэг цахилахгүй хүүгээ ангийн бадам арчаагаад бадам дөрж хүүгсэн. Тэр ангийн дарга болгоод л сольж шүү дээ. Одоо зориуд итгэл өгч чи одоо ангийн дарга шууд шүүмүүлж чадахгүй гэл ингээл. Тэгэл өглөө 7 хүүхдүүд бүгдийн ч их саадаг. Тэгээ сүүлдээ бүс сурцсан. Өглөө хүн сумаад орж гүн жил үед. Багаас нэгэ сургасан би. Тэгээ нийт жил болоод би эргэж ирсэн л дээ. Тэгээ жилийн дараа тэр ирэх намар нь манад миний тэр бүлэг аймгийн төрөний бүлэг болсон байсан. Тэгээ тэр хүүхдүүд маань бас их зөв хүмүүс сайхан амьдарч байгаа гэж одоо манай миний тэр хүүхдүүд том болцсон одоо 40 гарцсан хүүхдүүд 40 гарцсан хүүхд ярьж байна. Тэгэл баярлж шүү дээ. Би бас зөв юм зааж сурч яддаг. Эрсэл балбал буцах балдаг дэлхийд энгэрэ түшээ дөвгд минь одлооч ээжим баярлуулж үрсэн төрдөг юм аа эхийн хөвлийгээс хүйгээр саллаач эх хорноосоо амин салдаггүй
хүслэн дагаа хэслэн ирдэг хорвоо хүссэн бүхэн санснаар болдоггүй хүний хүчин зарсан доо хүрдэг юм авин голомдоос халаан таслаач аллаг үрийнхээ хайра тасалдаггүй ээлжилэн байдаг орчдонд хагцрын сүдэрт зүрх даран уйлдагч хайрын өмөртөө уужран дуулдаг сурагчтай хүлээд авчлаа. Энэ өглөө өдөр тутмын одоо явуулдаг хэмээн ажил. Ер нь одоо хүүхдүүд орж ирэхдээ сургуулийн захирал гэдгээс илүү сургуулийн бас нэг аав сургуулийн эцэг хүн гэдэг талаас нь харагдаж боддог. Тийм ч багш нартай хамт бүх одоо хүүхдүүдэд өглөө сайхан хүлээж авч байгаа маань тэдэнд ирээдүйд одоо итгэх сайхан итгэл ер нь одоо бас нэг хүний хүндэтгэх өрөөдийг бас хүндэтгэх нэг сайн хүн бэлдэх ийм л одоо бодлоготой явдаг. Бид энэ дээр ямар нэгэн одоо эрдэмтэд одоо мундаг доктор бэлтгэс илүү ирээдүйн сайхан аав ээж нарыг ирээдүйн сайхан ах эгч нарыг бэлдэх гэж одоо боддог. Хүн болох багаасаа хүлэг болох унаасаа гэж багаас нь бид өөртөө манлайж багаас нь бид өөртөө үлдэх юм бол хүүхд бүгдийг амархан одоо сурдаг хүнд итгэдэг хүүхд итгэх хэрэгтэй бид нар. Өглөө ирээд би хүүхдүүдэд зөвхөн одоо мэдлэгээс гадна бүх хүүхдүүдэд багш нараа бүгдийн нүдэрээ бүртгэдэг. Хин нэр гэж. Түүнээс гадна одоо ялангуяа өвлийн улирлууд хин нь малгайтай байна, хин нь пүүз өмсцөө явж гин гэж. Бүх ангиудаа яриа хийгээд өвлийн улирлууд одоо пүүстэй ирж болохгүй гэдгийг бүх одоо эцэг эхчүүдэд нь ангийн удирдсан багш нарт нь хүүхдүүдэд хэлсэн учраас тэрийг давхар хяндаг. Өвлийн улирд хүүхдүүд учраас хүүхдүүд маань даарсоо даарч болохгүй, хүүхдүүд маань даарч болохгүй, дулаан байх хэвээр, дандаа малгайтай байх хэвээр. Гэх мэт олон юм одоо эндээс одоо харж тухай багшд нь одоо бас уулзч хийж анхааруулад тэгээ хүүхдүүд маань ирүүл бол ирээдүйн маань ирүүлнэ гэсэн үг. Энийний цаана ирүүл хүн хийг бүтээх хэвээр. Ирүүл болохын сургуулиас эхлэх хэвээр өглөө. Сургууль орж ирэхдээ бид нар одоо ээж аав шиг сайхан хүлээж аваад магадгүй өглөө сандраад уц дутуу өмсгсөн бол эргээд одоо болохгүй маань гэдэг ойлголтыг ээж аавд нь өгч өөрсдөд нь одоо өгч ингэж явуулж байгаа маань бас эрүүл мэндийг бас хамгаалж байгаа том юм. Ер нь одоо ажиллаж байгаа энэ төгссөн олон одоо шавнараас энэ нэг төртөө сайдалж байгаа олон сайхан шавнар төржээ одоо хөшин сургуулиас Монгол элчүүн дээд сургуулиас Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний одоо ангиудаас цаа мөн 10 жилийн хүүхдүүд маань одоо сэнтэнд ол хүүхэд нь бол би өөрөө ганцлаа би танд өмдөөд хүүхдүүдэд гэдэг. Тэр сургууль төгссөн, энэ сургууль 39 төгссөн, 50 төгссөн, 58 төгссөн гэхээр тийм үлгээд ингээд сайхан мэдлээд одоо ингээд амжилт хүсээд сургуулиас суугаад энэ сургууль сурч байна, тэр сургууль сурч байна гэдэг одоо сайхан өнгөрч байна да. За тэгээд одоо бид бас алдан сайхан найз нөхдөдөө бас өдөөд гарч сайхан амарч ажил төрөл амьдралаа хаваалцч би эндээ бас сургаал харилж. Миний одоо үеийг ч одоо ер нь л социализм үеийн хүмүүс л гэдэг юм уу та. Их шодроо талдаа байлаа. Хатууч байлаа. Ер нь зарчмч шодрол талдаа л их явлаа да. Тэг хүүхдүүд оюутнуудаа шавнараа багш нар тийм байгаасаа. Гэхдээ багш бол дандаа хүүхдүүдийг хайртай хөстэй, өгөөжтэй байх хөстэй, мэдлэгтэй байх хөстэй, мэдлэгээ бүр чадварлах хөстэй, чадвараа бүр арга үйлдэл болгож яаж одоо багш маань сайхан шавнартаа хүрдэг.
Өнөөдөр хүүхдүүд одоо их л одоо багш нараа өгүүлээд л санаад л анги дүүрэлт сайтай бол одоо багш сайн байна гэсэн л одоо дүнэлтийг одоо өгдөг эзэгчүүд ч одоо бас уцаар ярьж байна. Багш нарыг одоо ярьж байна. Одоо захим хөгжөөд өнөөдөр мэдээлэл дамруулсан байна шүү дээ. Одоо гадаа орнуудтай хаанч байсан одоо захимаар холбогдоод хүүхдүүдтэйгээ эзэгчүүдтэй холбогдоод ингэж одоо хэлж байна даа тэгээд. За сайн байна уу? ертөнцийн зам сургуулийн англи хэлний багш Бат Цаглын Саншбатар байна. За энэ тухайн байгууллагт ажиллаад одоо 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За миний бодлоор бол анхын сургуульд ажиллахад мэдэхгүй чадахгүй зүйл их байна гэж их айцтай орж ирж байсан. Тухайн үед ерөөхдөө захирал бол уулзаад за тэг шаардлагагүй. Мэддэг зүйлээ заасан тэг шаардлагагүй маш их зөвлөгөө өгдөг. Хэрэгтэй үед их тусалдаг. Тэгээд 2 жилийн өмнөөс манай сургуульд нэг зүйл нэвтрүүлсэн болохоор багш нарыг өглөө 7 цаг сургуульд иргэжээ гэж хэлсэн. Би бол тухайн үед хол гэртээ байсан. За гэхдээ 7 цагт ирээд өглөө болго ингээд сурагчдаа мэдлэл гэдэг байсан. Сурагчтайгаа мэдлээд ирэхээр ингээд сургуулийн уур амьсгалч дээр багш нарын хоорондын уур амьсгал хөтөл маш ондоо болчдөг. Одоо хэрвээ та нар анзаарсан бол манай сургуулиар орж ирэнгүүт коридороор дандаа Монгол үг уламжлалыг харуулсан шилэн самбарууд байгаа. Тэгээд сурагчдыг суух тийм зөөлхөн тийм сандлууд хүртэл хийсэн. Маш олон тийм хэрэгтэй зүйлүүд хийдэг. Тэгээд ямар нэгэн баяр болохоор багшраагаа маш сайн урамшуулдаг. За би 3 жил ажиллахад захирлыг бол надтай өндөр дуугаар ингэж ярьж ирснийг ууралцсан огт харж байгаагүй. Дандаа ингэж учирч хэлдэг. Алдаа гаргах юм бол загнахгүйгээр ойлгуулдаг. Ийм байдээ шүү. Ингээрээ цаашдаа анхаараарай л гэдэг. Хамт олонний уур амьсгал юм байхаар зөвхөн би одоо энд цалин авч байгаа гэдэг хичээлээ захаас илүүтэй илүү их гэр бүлсэг, илүү сайхан болдог. Манай сургуулийн үед маш цөөхөн хамт олонтой. Тэгээд яг багш нар бол ингээд хичээлээ заагаа сууж байхдаа бие биенд дайлуулах саад болох байхыг хичээгээд жишээлбэл ингээд хичээл ороод намайг байж хаа захирал хизээч хаалга тогтч ирээд хичээл саад болдгоо. Зөвхөн өрөөндөө дуудаад юм уу? Нэг тэгэрээ ингээрээ одоо тийм ажил зохиомор байна гэж хэлдэг. Одоо сургууль дээр жишээлбэл ямар нэг асуудал гаргахад захирал бүх ангиудад ороод яриа хийдэг шууд. Одоо Монгол одоо ууламж талаас нь ч юм уу эсвэл ингээд эцэг ихээ хайрлах талаас нь хүн чанар талаас нь ч юм уу маш их яриа сургалт хийдэг. За нэг сардаа баг 2 удаа гаднаас элдв чадварлаг мундаг багш нарыг илтгэгч нарыг авчиж сурагчтай хөгжүүлдэг. Сайн байна уу? Намайг Ууган Баярын Мишель гэдэг. Би ертөнцийн сургуулийн 6 ангийн сурагч Мишель байна. Намайг сургуультай ирэхэд минь багш болон захирал минь намайг маш сайхан ухтаж авдаг. Тэгин би ч гэсэн багш нараас үлдгэр жишээ авч найзуудыгаа ч гэсэн маш сайхан ухтаж авдаг. Бас манай багш нар минь бас зааж байгаа арга барил нь маш сайхан таалагддаг. Манай найзууд маань ч гэсэн тэрнээс нь бас суралцаж би надаа зааж бусад найзуудтай ч гэсэн зааж өгдөг. Тэгин бас манай захирал маш сайхан сэтгэлтэй хүн. Хүүхдүүдтэй яаж ингэж суралцах арга барилыг зааж бас яаж ингэж багш нартайгаа ингэж мэдлэх арга барилыг маш сайн зааж өгдөг. Тэгин би захиралтай маш их талархалдаг. Бас багш нартаа ч гэсэн үргэлж талархаж явдаг. Баярлалаа. Би одоо 58 дахь сургуульд байхдаа өглөө эрт очиод 58 том даржаад байдаг. Их хүйтэн цэвтэгтэй доороо. Өглөө охтуудын гадаа чагсаадгүй. Шууд оруулдаг. Гадаа тэр талбай ангууд хөлөө ингээд зарим чагсаад юм лээ. Би бол чагсах дургу шууд оруулдаг. Охтууд төрүүлж оронгуудаа хязгаарч тэр сургууль соёлдог үүдийг хараадаг л үтэн байхгүй шүү дээ. Шууд оронгуудаа охтууд яах вэ? Хичээл намгаа гардаг. Тэр үтэл хоцорсон охтуудыг хүртэл одоо гадаа зогсож болдгоо. Тусгай анги бэлдэж тэнд одоо оруулж эдэм номыг бэлдүүлнэ. Хичээлийн одоо бэлдүүлнэ гэсэн үг. Давталга хийлгэн гэсэн үг. Тэгэхгүй одоо сургуулийн гадаа зогсоогоод ямар ч ашиггүй 45 минут гадаа зогсож хүүхдийг тааруулж сургууль чинь шорон биш. Сургууль төрийн ордон байх хэрэгтэй гэдэг ойлголт өгөх хэрэгтэй. Төрийн ордон шиг л одоо энэ сургуульд хүн ажиллах хэрэгтэй. Тэгжээч энэ ирээдүйн мань бидэнд итгэн шүү дээ. Сайхан төр байгуулалт, сайхан Монголтай гэсэн ойлголтыг өгөх хэрэгтэй. Тэгэхгүй захирлын байдлаар багшийн байдлаар загнадаг, муухай хардаг, аашилдаг тийм өрдөөж болохгүй. Тийм учраас хүүхдүүдэд инээмслэл хүүхдүүдэд эрхчлөө хүүхдүүдэд одоо юу гэдэг ив ийг бэлэгдсэн тийм одоо сайхан үлийг өөрсдөө бид багш нар бид нар үзүүж энд байгаа одоо бүхэл самбар энд байгаа бүхэл одоо яриа хуулах бүгд тэр чиглэлдэг. Тиймээс хүүхдүүд маань сургуультай дортой эрт ирдэг. Ер нь одоо хоцрох багш хүүхд байдаг юм да. Багш нар бол 7:30-д бүгд ирсэн байх хэвээр. Ирээд бие бэлтгэл байна, хичээл бэлтгэл гэж бас байна.
Угаасаа багш нартай ярьдаг өглөө эрт тус наашаа гарах хэрэгтэй 6 гушгил гарах хэрэгтэй. Ер нь эртч одоо шуу амттан болж иддэг гэдэг шиг эртч хүн илүү амжилтанд хүрдэг. Улс орнууд одоо байна шүү дээ. Солонгос улс байна, Япон байна, Хятад байна. Маш эртч. Тэдний эрт бусдын тулд өнөөдөр бүх ажлын улс орн ямар сайхан хөгжилтэй, ямар сайхан баяр баясгалантай, ямар сайхан ив ийтэй, ямар сайхан тансаг амьдарч байна. Манай түүсүүд өглөө дэлгүүрт онгодог шүү дээ. 10 онгодог наацсан. Худалдаа хийж бол өглөө эрт онгоох хэрэгтэй. Бодлого өөртөө хийж байгаа. Бизнес нь ер нь эртэж байх хэрэгтэй. Би өөрөө бизнесийн бас нэг төрж байгаа сургууль маань гэдэг маань их эртэж байх хэрэгтэй. Эртэж байна гэдэг маань их юм амжуулна. Өглөө унд цагаа ухаас өсүүлээд сундраа тааруулж өмсгөөс ахгуулаад хичээлийн бэлтгэлийг хүртэл одоо хангаад авчих шүү дээ. Өглөө эрт тусан хүн чинь өнөөдөр ямар амжилт арах вүлээ. Хичээлээ бэлтгэн, биеэ бэлтгэн, цайгаа сайхан тогтоо ууж уун. Өглөө эрт тусан чинь өглөөний цаг өөртөө гэдэг. Сайхан бас яарч одоо явахгүй. Одоо тоосон хүүхд өглөөний дээд яах вэ? Гидсэн өсөө тэгэл хичээл сонсохгүй шүү дээ. Наад тэр хүүхд нөлөө үзүүлдэг байхгүй юу? Өглөө бүх хүүхдүүдсээ бид санамж асуулт авч байна. Зарим хүүхдийн одоо эрэгтэй хүүхдүүд би одоо шалгадаг шүү дээ. Нөгөө хэлэхэд дотороо ноос өмд өмсч үү гэж. Эмэгтэй хүүхс нартай хэлдэг. Та нар доктуудын дээр ноос өмсч үзээрэй. Дотороо дотор ноос өмсч үзээрэй гэж. Тэгээ энэ чинь хүүхэд нэг өөртөө хайрлж нэгдэх хүн мэдэрнэ шүү дээ. Хоорн шүү дээ. Нэг удаа гайх нь хоёр дахь бодно миний төлөө хийж байгаа юм байна гэж. Намайг ирүүл байгаасаа хийж байгаа юм байна. Ер нь эртэж хүн их урт насалдаг гэж одоо бас хүмүүс ярьдаг. Эртэж хүн. Тэгээ эрт унтсан хүн эрт тусдаг. Энийг төөхтүүд зөв ойлгуулад орой унтахаасаа гар утас интернет ямар нэгэн телевизорыг холдуулах хэрэгтэй. Дараагийн дугаарт нь эртэж хүн бол яг хөө сэрүүлэгтэй цагаа өөрөөс чинь хол тавих хэрэгтэй. Яг гар хүрэх газар биш байхгүй юу? Гар хүрэх газар тавьсан хүн чинь нойр мөлөд унтраачдаг байхгүй тэгээ босч чаддаг. Жохон зайтай өөрөө босоод тэрийг унтраах тийм зайд тавиад тэгээ сурчих хэрэгтэй. Тэгвэл нөгөө босч явах хоорондоо нойрын сэргэн тэгээ шууд унтлахын өрөөгөөш буцаад шууд юундаа ордог. Байрны хавьд ордог, нүүр ороогоос ирээдэг. Тийм юмд сурчих хэрэгтэй. Ер нь сүүлийн үед би бас дөрөв томсол яг энэ ертөнц сургуулийнхаа бас зөвлөх өдөр зүйлийн дээр ажиллаж байгаа хугацаанд бас ажилладаг. Боловсролын систем жоохон дөрөвтэй бас өөрчлөлт их цаг болсон гэж би боддог. Тухайлбал одоо захирлыг томилоход улс төрийн одоо юугаар орохгүйгээр хамт олноос нь одоо санал дэвшүүлдэг. Хамт олон хүнээ сайн мэддэг. Энэ хүн өдөрч чадна биднийг. Энэ хүн одоо чадвартай мэдлэгтэй ч гэдэг юм уу. Хүн өдөрт хавьяастай. Тийм зөндөө одоо багш нар байна шүү дээ. Хамт олноос нь одоо тэр дэвшүүлдэг. Дээрээс биш. Доороос одоо анхан шатнаасаа тэр багш менежерийг гаргадаг. Сургуульд нь одоо тэр тийм эрхийн нөхөр хэрэгтэй гэж боддог. Тамилтаар очисон хүн тамилтай л хүн шүү дээ. Тэгээд нэг 2 сурвалжлаа, 3 сурвалжлаа, ажиллууллаа, хаад намын солигдол хаасалгдана. Тийм үстэй гэж боддог. Ерөнхийдөө боловсролд бол одоо онол маш их байна. Жохон одоо тэр практик амьдрал тал руу их орох хэрэгтэй байна. Тухайлбал одоо наацх нь одоо хүүхдүүдийн өглөөхөн бүх хүүхдүүдтэйгээ одоо мэдлэл багш хүүхдгөө хоорондоо мэдлэл сурахаас сүлээд мен тустай байх хоорондоо бие биенээ хүндэлдэг, бие биенээ одоо ивэ хичээг талаар ерөнхийний одоо хичээлүүдээр тогтмол тийм 10 минутын яриа ордог. Байвал их зүгээр. Тэгээ хүүхдүүдийг Монгол одоо ахуй амьдралтай их холбооч хэрэгтэй. Одоо энэ хүүхдүүд захин болоод энэ одоо тэр өдөө гадаах нь болоод захимтай их носолтдог бол гадаад дотоодын болгохгүй одоо янз янзын одоо юм үзэж байна. Бид бол дорны ус нар мандтай зөвхтөөс дорны ус бол юу хөрөхд эрдэм номын ус байхгүй. Тэгэхээр эрдэм номоор хөгжүүлж ёс заншлыг их одоо сурах ёстой мó гэдэг бодолтой зүйлүүд байгаа. Тэр бие биенээ хайрлахгүй зодож байна. Бие биенээ хайрлахгүй одоо бүтгэд дормож байна гэдэг чинь одоо босрол тусал болохгүй байна гэсэн дүгнэлт өгöd шүү дээ. Хит одоо хийм би тэр математик нь тамгаалаад. Яг Монгол ахуй соёл ер нь аливаа улс орнууд мөн тухайн улс орныхаа соёлыг их орд юм шүү дээ ер нь хичээлүүд дээр. Тэгээ өөр бэлтгэсэн багш нар заадаг тэрийг. Одоо сүүлийн зарим одоо сургууль сайхан Монгол өргөөгөр барьсан хүүхдүүдийг сайхан Монгол зан үйл сургаж байгаа сургуулиуд байна. Тэр их зөв. Тэгэхээр хүн болох багаас нь хүнийг л одоо бид хүн шиг хүн болох хэрэгтэй. Хүн байна. Тэр нь хүн шиг хүн чанартай нэмсэн сэтгэлтэй ийм хүн л болох нь
гол юм уу гэж боддоо шүү дээ. Тийм учраас сургуулиудын програм хөтөлбөрт хөөрөлт гарах хэрэгтэй байна. Сая сайхан зүйл ер нь даалгавар гэдэг хүүхд бол их дарамт болдог л та. Бидний үед зааж явахдаа би одоо миний үед одоо оюутан хэлж явахдаа ангид 6 бодлого ууцмал гэрт ердөө 2 бодлого өгөх. Ангид 6 өгүүлбэр ууцмал гэртээ 2 өгүүлбэр бичих. Тэгж одоо хүүхдүүдийн даалгавар биш. Ерөөс сонирхлын татсан тийм одоо баг ухаар өгдөг тийм шилхооны үндэстэй даалгавар өгдөг байсан. Одоо бол одоо сурагчтай амралт бол одоо хагас үзэн битүүл одоо баг хуудсан бичгээл хүүхдүүдийг цалгааж байна. Нөгөөдөө харахаасаа баг ээж аваараа та ээж гээл ингээл. Тэг хүүхд их итгэх хэрэгтэй. Хүүхдүүд маань их оюунлаг Монгол хүүхдүүд бол их оюунлаг шүү дээ. Дороо юм сурдаг. Дороо хүний одоо авдаг үүдийг зөв харж дүүндэг юм байна. Энэ гарч байгаа телевиз ороод киног хүртэл одоо бас зардах хэрэгтэй гэдэг чинь би миний бодлоор дандаа сайхан хүүхдийн кинонд тусдаа хүүхд хүмүүс л одоо хүүхдийн кино гэхээр нэг гарахгүй болж тэ миний үе сайхан модон могоо ч юм уу матцгүй намар гээл их гоё бивнээ хүндэлдэг хайрладаг. Би бас тэр модон могоо кинонд тоглосон шүү. Тэр сайдын шулаа тэр 1990 юм аваагаа цэцгээгээд нөгөө гарын тавд тол тэр намайг би огсын сурд би багш бат. Хэд оюут нотонд бас тоглож байлаа. Тэр хөрхөн хүүхдийн тэр сайхан одоо энэ сайхан сэтгэлдээд хүнд муу санаж болохгүй шүү гэсэндээ модон могоогоор төлөөлөөд тэгж хүмүүс гэдэг байсан. Тэр хүүхдийн кино зохиол одоо кино баг байна. Хүүхдийн кино гоё хийхмээр байна. Тэгээ хүүхдүүдийн одоо бидний үеийн тэр үеийн одооны үеийн хүүхдүүдийн өөрчлөлт нөхөрлөл харьцаатай сургуулсан шүү дээ. Энэ захимаад байгаа, энэ нэмээд байгаа, хөгжлөөд байгаа. Тэгээд жоохон тэр амьдрал тал руу ер нь Монголын энэ киног үзэхдээ зодоонуудаа гар бүлдэг тийм байхгүй шүү дээ Монголд. Тийм эрдэв гэмтэрэгдэнгүүч байхгүй шүү дээ. Гэхдээ тэрийг үзээ буруу хүүхдүүд ойлголт болж ийн гэсэн ойлголт аваад шүү дээ. Тийм үс тийм ямар нэгэн одоо бүлгэлцсэн баахан зөвхөн усраад нэг дээрэмдээ зодоод багаас найз төрүүлж нөгдөд. Энэ найз өмтрөх хэрэгтэй хүүхд багаас. Тийм өөрт нэтгэх хэрэгтэй. Наазах нь одоо сургуулийн цэцэрлэг дээр хүртэл одоо багш нар хүртэл айцгүй болох хэрэгтэй байхгүй юу? Чамаа тэггүй л одоо хадны мага дууд нэг ч юм уу айлгадаг. Хоолой идэхгүй юу гээл айлын мамаа дүүшүү гээл харамжуулах болно гэл. Тэгээ бид өөрсдөө бас их мэдгэцэгчүүд бид нэр манай багш нар л өөртөө юм унших хэрэгтэй гэж боддог. Хоолой идэхгүй хүүхдүүд тоглож явахад нь олон нийтэд тавьчихлах хүүхдээ өөрөө гүйжэл хоолой идэж шүү дээ. Тэгтэн заавал хүчээр одоо толомоос сулгаад л чи идэхгүй юм. Тэгвэл айлын мамаа дуудлагаас нөгөөдөх нь ховдулж идээд сүултээ харамч хурдан иддэг харамч болгож наацхан гэж харагддаг байхгүй. Энэ кино одоо үзрүүлэлтгээ үзэж явах чинь. Тэгээ театрууд хүүхдүүдийн холбогдолтой театр, кино театрууд юу гэдэг нь гоё нээх хэрэгтэй байна. Бидний үзэн гоё хүүхдийн театр л ш дандаа хүүхд зориулсан театрууд байлаа. Үздэг байл анги хамт олон аваад үзүүлдэг. Бодлогоор зохион байгуулалтаа үзүүлдэг. Тэндээс бид нар хүмүүжл болж авдаг байсан. Одоо яг хүүхд зориулсан театрууд кино наав. Хүүхдүүд тусгай жүжигүүд байдаг. Тэрийг аваад анги хамт олон аваад үзүүлдэг. Зохион байгуулалтаагаар өндөлбөргөө. Социализм үе тиймээс шүү дээ. Тэгээд тэндээс хараад сайн мэднэ, сайн шууд аадны багшин дээр ажиллах гэдэг ангидаа ирээд. Ер нь зөв хүмүүс шүү дээ бид нар ч боддог. За сайн байцгаана уу. За намайг одоо Цэнгэл гэдэг. За улсад 33 дахь жилдээ за ертөнц сургуульд одоо 5 дахь жилдээ Монгол хэл уран зохиол үндэсний бичгийн хичээлийг зааж байна. За би Ганбат захиралтай одоо бүр улсын сургуульд буюу одоо Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч 58 дугаар сургуульд бас одоо нэг команданд хамтдаа ажиллаж байсан. За Ганбат захирлыг онцлох одоо хэд хэдэн ийм зүйлүүд надад бодогдож байна. За юуны өмнө одоо захирал маань маш эртэж тий. За биднийг одоо хичээлээсээ өмнө нэг 30-40 минутын өмнө ирэхийг одоо хүсдэг. Ингэж одоо биднэрт байнга зөвлөдөг. Тэгэл хүрээд ирэхдээ одоо яг нь сургуулийн нэг бол одоо баруун жигүүрт нөгөөд бол зүүн талд нь одоо бүр бүхнээс түрүүнд ирчихсэн байдаг. Тэгээд энэ одоо захирал маань ингээд төрүүлээд ингээд ирэхээр одоо багш сурагчдгүй ер нь одоо бүхэлдээ л яг нь одоо маш их эрт ирж. За тэгээд тэр эрт ирсэн одоо цаг хугацаагаа үн цэнтэй өнгөрөөхийн тулд бид нар одоо бас ном уншдаг тийм ээ. За хичээлдээ одоо яаралгүй, сандралгүй бэлддэг одоо ийм их одоо боломжийг олгоод одоо энэ нь бол ер нь манай одоо 58 дугаар сургуулийн мөн одоо энэ ертөнц сургууль дээр хэвшсэн одоо нэг ийм чухал зүйл болсон. За хоёр дахь одоо нэг чухал зүйл нь болохоор манай захирал одоо яг л бидний аав шиг тий одоо өрх гэрийн тэргүүн хүн
одоо их тайван, их алсын хараатай ингэж хандхаар чинь одоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл бол их өндөр ингэж байдаг. Тэгээд одоо бид нар чинь бүгдээрээ л одоо эмэгтэй хүмүүс айл гэрийн эзэгтэй. Тэгээд биднэрт одоо байнга ингэж зөвлөдөг. За та нар бол одоо яг нөхрөөсөө орой унтаж тэгээд хамгийн түрүүнд л одоо бусдаг байх хэрэгтэй гэж одоо биднэрт зөвлөдөг. Мөн одоо биднийг маш гоё хувцалдаг байх хэрэгтэй. За тэгээд мөн одоо ер нь эрүүл мэндтэй гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө та бүхэн бас хамгийн их санаа тавьж хамгийн одоо эрүүл хүнсийг олж хэрэгэлдэг ийм байх хэрэгтэй гэх мэтэр ийм ахуйн одоо амьдрал ахуйдаа хэрэгтэй ийм одоо сайхан зөвлөмжүүдийг биднэрт ингэж харамгүй хэлдэг. За нөгөө талаас ер нь одоо багш сурагчид, ажилчид бүхий л хүмүүст одоо ялангуяа энэ өвлийн хүйтний үйлрэлд та бүхэн доороосоо ерөөсөө даарч болохгүй шүү. За ялангуяа одоо сургуулийн хүүхдүүдийг пүүз ерөөсөө бити өмсүүлээрэ тий. За одоо аль ангийн хэн гэдэг хүүхэд толгой нүцгэн ирсэн бэ. Гэх мэтэр одоо ингээд бүр одоо бидний төлөө ингэж их санаа тавьдаг тий. Энэ бүх зөвлөгөөг нь одоо аав ээжүүдэд нь хэлэхээр залуу аав ээжүүд одоо түүнийг их гоёор эергээр тий их сайхнаар ингэж хүлээж авдаг. Тэгэхээр энэ бүхэн маань одоо жижигхэн зүйлч гисэн тийм ээ одоо тэр тухайн хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байгаа эцэг хүний үүргээр хэлж байгаа одоо энэ зүйл нь бол эцэг эхчүүдэд их сайхан зөв сэтгэгдлийг ингэж төрүүлдэг. Анзаарсан бол манай сургуулийн сурагчид маш олон тэмцээнд оролцож Монгол бичгээр ч юм уу эсвэл ингээд уран зургийн тэмцээнд оролцоод амжилттай оролцдог. Дийлэнх нь Монголын багшд болон захирал санаачилдаг. За мөн зөвхөн сурагчид гэлтгүү багшрыгаа хүртэл хөгжүүлдэг, гадаад хэлний сургалт авчирдаг. Одоо бол багшийн донд дэлтгэлийн сургалт явж байгаа. 12 сард эсэний тэмцээн байна. Саяхан одоо юу боллоо? Манай сургуулийн илтгэлийн авраг боллоо. Дараа үйлрэлд шатрын авраг болно. Дийлэнхийн захирал санаачилдаг. Зарим дээр нь би ингээд за би багшааны хариуцаг гэдэг. Тэгээд хурал бол байнга хийдэг. 2-7 хоногт нэг удаа багшийн хурал хийн. Тэгээ хурал дээр багштай нэг тэгж загнажсэн нэг санахгүй байна. Яадаг ч байсан дэмждэг. Тэгээ сайн байгаа багштрыг бол магтаал өгөөд харамгүй урамшуулдаг байгаа. Хэрвээ би өөр сургуульд ажил орсон бол би зүгээр цалингаа аваад ажиллаа хийгээл байж явах байсан гэж бодож байна. Тэгэнгუთ энэ жил надаа 10А гэдэг ангийг өгсөн. Тэгээ анги даасан багш болоод 25 сурагчтайгаа ажиллах бол илүү их ажил хийх оронтой, өглөө бүр эрт ирэхийг хүсэлтэй болдог. Тэгээд 2 жилийн өмнө бол би өглөө босоход яг тийм амар эрт босч чаддаггүй. Тийм байсан. Одоо бол би орой 10 гэж унтаад өглөө 4 гэж босчоод ажлаа амжуулчаад 7 цаг гэхэд захирлын хажуу зогсоод сурагчтай ухтаад авдаг. 40 наснда би дунд сургуулийн захирал болсон юм билээ. Тэгээд 40 наснда онцлолон готлоо өөртөө би урд нь би одоо 99 ирэх хэдэлдэг байсан бол одоо 99 үүрэг хэдэлт нэгээд өөртөө үүрэг оноос ирсэн. Тоолбол одоо годомд яаж сургууль дотор яаж явах вэ тийм ээ хүүхдээ яаж харьцах вэ хүмүүссэн зөөснөөс эхлүүлээд тэгэл би одоо хамаагүй хувцас болохгүй шүү гээл ус засалтаас агсуулаад тэгэл одоо гарын дохоо зангаа тэгээ яриа тэгэл бүх юм л өөрсөндөө ер нь өөртөө хариулт өрөх хэрэгтэй мэлээ захирал гэдэг чинь яг бол олон хүүхдээ хөвч байгаа 1600 тэгэл одоо 100-аар өгч гэдэг чинь бүгд л намаа харж байгаа шүү дээ. Тэгэл одоо жинхэнэ одоо айл гэрийн эзэн ямар байна? Түүнтэй адилхан одоо сургууль улс төрийн одоо улс их орны эзэн ямар хүн байна? Төрийн эзэн айл гэрийн эзэн ямар байна? Сургууль эзэн яг эзнээс шалтгаална. Тэгэхээр эзэн бол бас их тийм юутай байх хэрэгтэй их амьдралын одоо туршлагатай халуудсан бас хүний одоо тэгтээ цаана хүн гэдэг нь хүн чанар гэж л юм байх хэрэгтэй даа гэж боддог. Хүн чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Салахархан
та бүхэн мэдж байгаа бүгд л одоо улс орноор явсан. Японд өглөө юу хятад гэхэл өглөө 4-5 цагт бүх юм нэгдсэн ба шүү дээ. Японд 6-г нэгдсэн. Германы юунд ч одоо Канад ч бүгдөө 5-6 цагт ажил нэгэлсэн. Бараг 12 цаг ажил дуусаад амардаг. Гэр бүлээрээ сайхан амардаг, зоваалдаг. Гэр орондоо сайхан тийм цаг олгох юм шүү дээ. Тэгжээс хүүхдүүдийн хүмүүжлэн зөв болдог. Гэр орны хүмүүжил тогтун тайван байдаг. Сандрах айх зүйлгүй байдаг. Тийм нөхцөлийг бас бүрдүүлдэг. Бүрдүүлгээс үүдийг бас манай засгийн газраас тийм ярьж байгаа юм л зөв шүү дээ. Энэ сайн би нэг дэмждэг сайн. Хэрвээ одоо улс орноор сайхан эртэж ингээл бүгд л одоо ингээ ажил руугаа тайван амгалан явах юм бол үгүй ядаа өглөөр туссан автуусан ч эхлэхгүй шүү дээ. Алхаад орж чинь 2-3 буудлын газар гिचнээ сайхан биеийн тавигдгуу бас дасгал хөтлөн хийчих чинь. Нэг 2 буудлын хэртэй газар багш нар байгаа 3 буудлын хэртэй сайхан алхаад ялангуяа зуны өдрөд бол нар эрт гардаг. Тэгэх юм уус манддаг учраас эрт сайхан нараа араа сайхан мандж алхаж яхад хүний бие сэтгэл санаа оюун ухаан зөндөө юм бодогдож сайн сайхан юм бодогдож тэгэл одоо ажил төрлөнд амжилт гарах үндэс юм да гэж боддог. Сая одоо сөөгдүүдээ хүлээж авах бүгд л цагтаа ярьж байна. Багш нар маань ч цагтаа сурцсан доо одоо. Одоо би одоо тэр өгш одоо унтчих болоо нөгш унтарчих болоо тэр хүүхд тийм надад тийм санаа зовдгүй. Эхний яг нэг 2-7 хоног бас тийм байдیں۔ Тэгээс үл даянда хамт болно гэдээ ирээд гэхээр би хүн юм ухаантай юм тэгэл яаж би гасарч ганцаар орё гэж бодох вэ? Тэгээ бүгд л ирж тийм. Тэгээд тэнд санаа зохио ойлоод тэгэл ийм байдалтай сургууль маань иртэж сургуулаараа иртэж сургууль. Ер нь захирал иртэрүүл сургуулийн менежер иртэрдэг юм. Сургуулийн менежер иртэхээр багш нар нэртэрдэг. Багш нар иртэхээр шавнар нэртэрдэг. Ингээд бие биендээ ингээд бие бинийгээ юу гэдгийг одоо бие биендээ итгэл үзүүлэх явчихдаг байхгүй. Захирлал болцгой менежер нь алга болчихоо. Тэгээд дагаад багш нь алга болно. Багш нь багш мөр ирэх хүчтэй унтаад ирэхгүйгээд хүүхдүүд хүртэл одоо тэгээд тийм юм сурдаг байхгүй. Тэгээд бид манлайлах хэрэгтэй. Багш нар манлайлах хэрэгтэй. Хүүхдүүдтэй үлгэрчлэл үзүүлэх хэрэгтэй. Тэгээ гоё сайхан бостой. Өглөөр тусан үсцээ сайхан багш нь амьд тош шүү дээ. Өглөө сайхан тусан үсцээ сайхан сам зөв сайхан хувцлан ятаа зөөж боддог хүртэл зөв тааруулаад тэгээ нэг сайхан нэмсэлсэн. Хүүхд бол борхот юм. Энэ борхотыг бид харлах хэрэгтэй. Эрт боссон борхон хүртэл одоо жаргал одоо бэлгэлдэг гэж үг байдаг. Тэгэхээр энэ бэлгийг бид нар өөрсдөөс эхлэх хэрэгтэй. Ер нь өөрөөсөө бүх юм эхлэх хэрэгтэй. Хэнийг хэн хайрлахгүй хүн өөрөөр л харьж хүн эрүүл байна шүү дээ. Тэрийг бид сурах хэрэгтэй байгаа балчир хүүхдүүдтэй гэж боддог да. Багш үлдэж байгаа сургуулиуд маш сайн чадварчлах хэрэгтэй. Наазах нь багш нь гоё бичдэг байх хэрэгтэй. Гоё хувцалтай байх хэрэгтэй. Гоё инээмсэл сурах хэрэгтэй. Тэг заадаг ш тусгаар. Инээд гоох шиг инээд болгодог. Амууд нь одоо ингээл савх цуулгаад инээлгээл хэрвээ одоо ингээл жижиг багшийн энэ хуруу нөхөлт ингээд скотчдод ингээд жижигүүлэхээ болдог. Өрөө хавчдаг хүнийг өрөөнд хавчдаг болгодог. Ээддэг хүний ирүүн доор нь ингээд жижигэн зөөрөд хатгахаар эрхээ уучдаг зөндөө аргууд байна шүү дээ. Тэгээ багш өндөр бэлтгэх хэрэгтэй. Их өндөр бэлтгэх. Их өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь ёс зүйтэй. Мэдлэг нь байна. Тэрийг ганцхан хөгжүүлэх хэрэгтэй. Тэрийг амьдралдаа зөв буулгаж байгаа дандаа амьдралтай холбоотой байх хэрэгтэй. Сүүлийн үеийн ном уншиж 2000 би сая нэг 13-4 нэг сургуучууд нь чинь улаан туулаа цэнгэр туулаа гэдээ гарч ирдэг багангийн ном дээр. Тэгээ яа гэсэн улаан туулаанд ялгаж идэх цэнгэр туулаад. Тэгээ чинь ч одоо хүүхд гайх штеп. Чинь намын юм гоод ч наад. Цэнгэр туулаанаа дайл намайг. Улаан туулаах муу туулаа болоод ийм юмар ингэж одоо ном хийж штеп. Бүр сургууч гээд гаргасан юм штеп. Ингээд яаж одоо бид улс төрч улс тустай. Энэ боловсрол тустай байх штеп. Эрүүлмэн тустай байх штеп. Бид хүүхдүүдийг боловсруулах гэж бас улс төрлөөр оруулахгүй. Ер нь альва захирал одоо миний хувьд би одоо бас дэмжигдэх намаа тухайн үед л дэмжиж би сургууль дээр ном ярьдаг хүн шүү дээ. Ном ярих өсгүй. Угаасаа тийм хуйлтай. Би багш нарыг уруу татаж нам улс төрлөөр татах ямар ч байх гэсгүй. Би зөвхөн тэн дээр сургалтыг хэвэн явуулах, хүүхдүүдийг аюулгүй орчин сурах тийм л үр тус би улс төр тэнд ямар ч хэрэггүй. Гэтэл улс төрийн хүмүүсийг томилоод байна гэчил тэнд бас баг үрдээд л гэсэн үг шүү дээ. Цаашдаа энэ төр албаны зөвлөлт төрөөс бас тодорхой ханах хэмжээнд аваад ер нь манай яамны шин сайд гэсэн тийм одоо бодох зөв. Ер нь хамт олон л их мэднэ шүү дээ. Аль үнөө нуруутай нуруу чадвар нь ямар уу юм. Жогон туршлагатай нэг 40 гараал нэг гарсан сайхан 45 райл хүн нэг жигдэрдэгтэй. Хүн 3 нэмзээ одоо хор нүдний хор, сэтгэлийн хор, үгийн хор гэж 3 хор байна. Энэ хорон хүртэл арилсан хүмүүс байх хэрэгтэй шүү дээ.
юм шундгүй. Сургуулийн төгсөл шунаад мөнгөн шундгүй. Өнгөн шундгүй. Үгний хор хайгаад байдгүй. Үгний хор нарилцсан. Нүдний хор нарилцсан. Сэтгэлний хор нарилцсан тийм усууд одоо 45-аас дээш настай 50 хүрээд гэл. Өндөр дорны залуучууд явах багш танаа сургадаг байхгүй. Татгцуулаад яваад идэх гэж бодно. Тэгээд жоохон чадaltaй хүмүүсийг сургаад ажууд дараа жилийн бэлтгэхэд энэ дараагийн цагчууд бэлтгэх юм биш тус сурд гэж. Багаас тэгээд хүнтэй яаж харчанд ба дагуул аваарсаа явуулаад идэг. Тэгэл хувцалтаас эхлүүлээд ярианы одоо дууны өнгө ер нь одоо багш сургуулийн удирдах юм бол гэрээсээ гаралт захирлын дүр багшийн дүр төвөрөх хэрэгтэй байхгүй. Годомжаар бол тамхил татчихгүй. Багш бол олон хүний нүдэнд төрдөг. Захирал олон хүүхдийн хараанд төрдөг байхгүй. Тэгэл захиралд тамхиттай л явж байгаа нэг хүүхд болдсон юм байна тэгээд. Тэр нэр хүнд нь ундаг. Тэгээ би ихнээс одоо ер нь багш нартай тийм ч болдог. Сургуулийн орчинд өртөө тийм хэрэгтэй юм болж болохгүй. Одоо ямар нэгэн баяр тэмдэглэх юм бол бүр өөр дүүрт орч тэмдэглэж хэлдэг шүү дээ. Нэг хундгыг чинь 10 хундгуулж чардсан юм шүү дээ аав ээж нар чинь. Магадгүй нэг багш төрсөд нэг стандарт нэг хундг нэг манай авах дээр чинь 10 хундаг танаа багш нартай тархич хэлдэг байхгүй. Тэгээ багшийн нэг хундгийг бас хамгаалах хэрэгтэй. Багшийн нэг хундгийг бас хайрлах хэрэгтэй. Хүн юм бол баярлж чарл хуваалцах зөндөө биш шүү дээ. Тэрийг бид нар сайн хэлж өгч явах хэрэгтэй. Бид ах хундууд байдаг нь сайн хэлж өгдөг, сургадаг, зөвгөдөг байх хэрэгтэй. Залуу нар багш нар чинь гинтэх залуудаг юм зөндөө л байдаг шүү дээ. Тэрийг сайхан сургадаг, заадаг, тусгай давтан сургаж байгаа сургатай дандаа амьдрал ахаа заадаг гэсэн ийм л одоо бодолтой байдаг. Тэгээ сургалтын боловсролын байгууллагыг одоо ерөнхийдөө гайгүй болох байх гэж би одоо харж байгаа шүү дээ. Бараамууд их өөрчлөгдөж өөрчлөлт их дандаа амьдрал ахуйтай энэ цаг үетэйгээ холбогдсон, цаг үеэ хатаасан, ирээдүйг харж мэдэрсэн хүн бэлжин гэдэгт бодох ёстой гэж бодоод байдаг. Хүн бэлжиж бид ирээдүйн ээж аав нарыг бэлжин, ирээдүйн эх орныхоо эцдийг бэлжин гэж бодож одоо төрийн одоо энэ одоо энэ дугаас орж байгаа төрийн тэрүүнүүд байгаа шүү дээ. Төрийн тэрүүнд бэлдэж байна бид ирээдүйн эцэгчүүдийг бэлдэж байна. Тийм үс эндээс нь одоо тун цугласныг сайхан бэлдэж хүмүүжүүлж зөв хандлагатай, зөв үйлдэлтэй үйлдэл зөв болох хэрэгтэй. Энэ дөрвөн үнцгийн 3 сайн бат заавал нэг үнцг нь уухад тэр муу үнцг битгий зааж өгч байгаа шүү дээ. 3 үнцг нь сайн хэлж өгдөг. Багш өхөн одоо дандаа сайн юм ярьж, бэлэгтэй юм ярьж өглөө өхөн дэмбэлтэй юм ярьж хүүхдүүд чихэн нэртэй зөөлөрч ирдэг шүү дээ. Тэнд ингэдэг гэж хулгай гардаг гэж алж хүүхдүүд багаасаа айх ич. Мэдрэмж төрн. Хоёрдугаар багшун их гоё өнгө үзмжтэй өдрөх гялцсан бол хүүхд тагаад их гоё байдаг. Би ер нь одоо бас багш байж хатандаа одоо ингээд сайхан залуучуудыг ажиллах дуртай, сайхан ингээд хувцсан, сайхан нүд төрнөлтэй хүмүүсээр ард нь энэ миний одоо энэ шавнар харамшигны гоё юмыг хараад миний багш нараас сурна шүү гэж бодож дандаа тийм гоё усуудыг авах дуртай байдаг гэсэн. Бид сургуультай явахад маш аз жаргалтай байлаа. Ганцхан зүйл бол багш нарын маань аз жаргалтай инээмсэглэл байдаг. Биднийг өглөө хичээлдээ ирэхэд маш их ядраад өсчихсэн, даарчихсан сургуультай орж ирэхэд царил маань бид нарыг даарв уу, өсөж гин үү, яаж ийн одоо хичээлээ ингэж хийгэрээ, тэгж хийгэрээ гэд бүх хэрэгцээтэй зүйлийг маань одоо зөвлөж бид нарт маш их чөлөөтэй ярилцаж өгдөг. Би маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ ташрамд дэлгэмдээд багш нар болон захирал сурагчид найзуудаа бүгдэнд нь хандж хэлэхэд энэ сургуульд орж ирж бид нар маш их зүйлийг сурж байгаа. Жишээ нь эрт басхыг сурж байгаа. Бид нар эрт баснараа бидний ирээдүйд бүх зүйлд маш их даваа талтай. Тэгээд ер нь сургуулийнхаа бүх багш нартаа дахин баярлалаа гэж хүсье. Энэ сургуультай би 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд миний даасан анги бол 12 дугаар анги. Тэгээд одоо ингээд захиралтайгаа яриад одоо манай сургалтын төлбөр багшаа одоо 2 сая төгрөг юм байна. Ер нь одоо энэ хичээлийн жилд нэмэгдэх үү гээл одоо ингээд асуухад л захирал маань одоо одоо энэ ард түмний амьдрал ямар байгаа вэ? Тийм ээ. За харин одоо манай сургуулийн хувьд бол ерөөсө 2 сая төгрөгнөөс илүү гаргаж болохгүй. За харин ч одоо танай ангид төлбөрийн хөнгөлөлт идэлхээр одоо ямар хүүхдүүд байна уу? За тэр хүүхдэд чинь туслах юмсан төлбөрийг нь одоо хөнгөлөөд өгөх юмсан гэсэн ийм одоо сайхан сэтгэлийг гаргадаг учраас одоо манай сургуулийн хүүхдүүд л бол их сайхан тогтвортой одоо ингэж хичээл номондоо ингэж анхаардаг. За бас одоо ер нь бол төлбөрийн дарамт гэдэг ч юм уу ийм зүйл ер нь манай сургуулийн хувьд ерөөсө гардаггүй. За одоо бүр одоо сурлага, хүмүүжил, урлаг, спорт ороод тэргүүний маш олон хүүхдүүд манай сургуульд одоо үн төлбөргүй сурдаг байгаа.
За мөн одоо амьдралын нөхцөл одоо хэцүү байгаа ийм хүүхдүүдээ бүр бодлогоор одоо сургалтын төлбөрөөс нь хөнгөлдөг, бүр заримдаа ч одоо яг нь үнэгүй сургах одоо ийм гурвалсан гэрээг бол хийдэг. Тий. Тэгэхээр бол одоо манай сургуулийн захирлын хувьд бас үнэхээр одоо ийм бодлого нь ийм тогтвортой ийм байгаа учраас би одоо сургуулийнхаа ирээдүйг дандаа ийм гоё өнгөтөөр хамгийн сайн сайхнаар л одоо ингэж бодож төсөөлж ингэж явдаг та. Тэгээд ингээд ертөнц сургуулийнхаа одоо нэг гишүүний үүргийг одоо гүйцэтгээд тий одоо өмнөх ажил энэ хичээл сургалтаа л одоо чанартай явуулахад үнэхээр одоо өөрийгөө дайчилж ингэж одоо явдаг та. Өглөөг захирч чадсан өөрийнхөө амьдралыг захирч чадна гэж. Өөрийнхөө амьдралыг захирч чадсан хүн чинь явд ирэхэд өглөөг гартаа хийж нэ гэсэн үг шүү дээ. Тийм л одоо бодолтой ажиллаж байна энэ сургуульд. Ер нь одоо миний ажилласан сургуулиудад бүгдөө тийм илтэж байсан да. Чимлээ дөргийн 39 дугаар сургууль байна, 50 дугаар сургууль байна, Сүхбаатар дөргийн 58 дугаар сургууль. Ер нь очсон газар л цагаан эрт тусгал нэг л брэнд байх хэрэгтэй гэж боддог нэг сургуульд. Ядтаа нэг өглөө сайхан бүгдээр ирдэг. Бүх хүнтэйгээ сайхан нэг мэдлэлцдэг л бол тэгээд энийг брэнд шүү дээ. Хаач усан дээр хүнтэй мэдлээд ороход яасан сайхан мэдлэлтгийн яасан сайхан эртэрд хүн бэ гэж өдөрлөг хамт олон хүлээж аваад ахаад түүний амьдралын зам нэгдэг байхгүй. Цаг товолцоо цагтаа ирэхгүй за энд мэдэхгүй дээ энэ хүн найдвар хүндээ гэж наацах нэгэл ажилтахгүй хэлдэг. Тэгэхээр бид ийм цаг сурдаг өглөө сайхан цаг нартай сурдаг. Тэгээд бас хэрүүл чирэг хүн чинь тэгэл одоо хаач ажилд голдохгүй. Тэг. Эрдэм мэдлэг хүн өөрөө болж байна. Тэрийг хөгжүүлэх ёстой. Бид бол тэнд дэмждэг байхгүй юм. Тэгээ багш бүгдийг өгнө гэж байхгүй л дээ. Хүүхд өөрөө мэрийг эцэгчүүд хамтрах. Энэ гурвалсан одоо энэ тодын гурвалж дүүдэг дээ. Эцэг их багш одоо ингээд сурч гэдэг чинь энэ дээр одоо боловсрол өгчих ёстой. Боловсролоос гадна хамгийн түнд хүмүүжлэг гэж хайх юм байна. Миний энэ одоо яриад байгаа энэ эртэж байх чинь хүмүүжлээ нэг хэлбэрэлтэй өглөө эрт тусна гэдэг юм байна. Тухайн хүүхд нэг мэдрэмж байна шүү дээ. За сургуультай би эрт очиход болохгүй шүү. Манай ангийнхан эрт ирсэн байгаа, захирал эрт ирсэн байгаа. Багш нар маань эрт ирсэн бас би одоо эрт очихгүй гэдэг ойлголтыг энэ одоо нэг дохио бүр сигнал одоо бүр барь тийм болгож өгч шүү дээ. Тэгээ эрт туссан хүн чинь зүгээр суугаадахгүй шүү дээ. Цагаа сайхан уучин. Тэгэл одоо өглөөс бэлтгэл зөндөө баг шүү дээ. Тийм л одоо учиртай. Тийм учраас одоо сургуулаараа нийслэлээрээ дүүргээрээ ер нь улс орноороо сайхан эртэж байвал энэ улсын орн хөгжинэ. Бид их одоо залхуу байна. Нойрыг хүндж урдгоо сэрж урддаг орвоо. Сүүлийн сайхан шиншин одоо шиншин сургуулиуд сайхан баригч байна. Яг орчин үеийн стандартын дагуу. Тэгээд тэнд дотор одоо багцсан сайхан соёлжих хэрэгтэй. Тэнд өгдөж байгаа хичээл нам сурах хүчгүүд нь сайхан одоо бас өндөр одоо юунд бэлтгэгдсэн сайхан сурах хүчгүүд тавигдах хэрэгтэй. Түүх аяндаа тэгэл орчиндаа юу хагаад л алтнаа дагаад хүмүүжил ер нь орчин гэдэг чинь хүмүүж шүү дээ. Орчин гоё байхад л түүхд дагаад хүмүүждэг байхгүй юу. Наацх нөхдүүдийн нойл өргөхдөл төрийн ордны нойл өргөшл байх хэрэгтэй. Яагаад? Октод 13-тай гоё байдаг байхгүй. Тэгээ октодын нойл мохох хэрэгтэй. Нойлоос эхлэх хэрэгтэй. Бүр сургуулиуд бол нойлоос нэг октодын нойлууд их гоё хийх хэрэгтэй. Тэндээс эхэлж гэсэн тэгээд ингээл биднийг хүндэлж байгаа миний сургууль манайх нь биднийг хүндэлж байгаа. Тэгэл тэндээс эхлээл явчихдаг хөө. Тэгэл гарахад тэгэл гэлцод болсон сургууль нь бүгд бие биендээ хүндэлсэн үйлчлэгчээс эхлүүлээд манай хэн байна бие биендээ хүндэлсэн захирлууд зөвлөд нэр болохоос хүн шүү дээ. Тэгэхээр би өөрөө захирал гэж одоо нэгтгэж болохгүй. Энгийн сайхан би сургуулийн одоо аав юм биш. Энэ сургуулийн одоо эцэг юм шүү. Энэ сургуулийг өдөрч байгаа төр надад итгэсэн шүү. Төрийн өмнөөс би өөрөг үзэж байгаа юм байхгүй. Төрийг орд. Тэгэхээр захирлаар төр харагддаг байхгүй юу? Ямар хүн тавьсан гэдэг нь. Тийм үс их өндөр босролтой байх хэрэгтэй байна. Ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Хариуцлагатай байх хэрэгтэй. Хүн чанар нэмжин сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тэгж одоо босролт өгчнөө. Хөөгдүүд их сайхан хүн чанар нэмжин сэтгэлийг бий болгох ийм хичээлүүд програмууд их ороод байгаа гэж би бодож байгаа зүйл гэдэг. Болжморч гэрцэрх хэрэгтэй, адуушаа айж унтах хэрэгтэй гэж үг өгдөг. Тэгэл одоо болжморч нь одоо стил хамгийн амттай холгоолж иддэг шүү дээ.
Тийм бид одоо хэлсэндээ бид тэгээд солонгосын 1940-од оны үед солонгосын хадмаас том санал асуулга болсон. Тэр юусэн гэхээр дахиад хүн хоёрын хэн эрт босдгоо гэсэн. Ардам нь уулзсан таяа бидний дахиадаа зөрүүлжнэ гэж. Тэгээс үлдээ ойлгосон. Ер нь тийш дахиад чинь үр цангуул донгоддог 4-5 донгоддог. Тэгвэл бүгдээ эрт боссон гэсэн дахианаас өмнө. Тэгээд энэ солонгос суран чинь бүгдээр эртч болоод 4-5 цагт ажил нь эхэлдэг. Одоо дэлхийд ямар хөгжлөөр ямар байна. Энэ нойр гэдэг чинь айхдаг юм шүү дээ. Нойрыг бид нар бол өстэй. Зөөж одоо өөртөө гартаа төтөө хүн нойр байдгүй яг хүн ямар тийм 7-8 цонцоо заавал нэг 10 цаг 14 цаг биш. Ер нь тэгээд энэ багаас нь сэтгэлийн хүүхдүүд гэсэн сургуулаас нь эхлээд бүгдийн сайхан эртэж бодох юм бол энэ хүүхдүүд 10 жилийн дараа магадгүй 15 жилийн дараа бүгдээр эртэж хүүхдүүд болчих. Тэгээд сургуулаараа тэр нийгмээрээ тэр улс орноор айл гэрээр айл хүртэл бүгдээр туссан байх сайхан шүү. Тэгээ найл өнөөдөр 4-5 цаг тус одоо молоо бодлож ирдэг юм бол. Одоо бид бол амар сайхан унтчихлаа. Тэр ажил нэг л бүтэхгүй юм шиг надад замдаа санагдав. Энэ өглөөр тусаад годамжаар явж байгаа хүн цөөхөн шүү. Тэгэл айлуудын цонх. Би одоо багшийн суралт байхдаа өглөө цонх очиж шаарддаг байсан шүү дээ. Оюутны цонхыг хэний гэрэл хүлээж тасах нь гэж. Орой хэний гэрэлд орой унтарч гэж. Оюутнаас шинжэнгээ гэрэлтэй байж гэдэг юм аа. Тэнд бас оюутан хэдий одоо хичээл хийж болооч өглөө хэн асаар бас ингэ бас харддаг. Их сонин багасаа одоо тэгээд яг одоо үеийн миний одоо багш нар миний одоо бас заасуусан одоо багш нарын маань хүмүүжил юм уу одоо тэгээд сурцсан. Тэгээ энэ одоо юугаараа л одоо олон жил ингэж сургууль соёлд ажиллаж. Тэгээ нэг сайн юм үлдээч гэмсэн гэж ажиллаж байна. Манай сургуулийн хүүхдүүд сургуулийнхаа хаалгаар орж ирээд мэдлэгээс эхлээд бүх багш нартайгаа бүхийж мэдлдэг, бүх багш нартайгаа хөндлөж харцдаг байгаа. Тэрийг бид нар манай сургуулийн захирал бидэнд зааж өгсөн гэж хэвшүүлсэн гэж би бол ойлгосон. Тэгээд бид нэр айгүй тийм чөлөөтэй сэтгэлгээгээр энд сурч хүмүүждэг. Тэгээд би захирал багштаа зориулаад өөрийн тэрэлсэн шүлгээ талилуулъя. Монгол бахархал. Морд иргсэн наадмын зул задрах гинго модун шанив хааны хүн чулуун хөшөө молцог илсэн цоёолсон аяг гангийн үнэр Монгол дархны ширээсэн бошиг тааны хутга өвдийн зөхөө чүрэнсэн үлгэр домог төйс өрмөг шаргал талын хулан уралдах хүндий дэлхийн дэд гахуулах миний Монголын бахархал дээдсээс өвлүүлж үлдээсэн их орны дуулал. Тэгээ бас манаас одоо би бодтын төрцсөн одоо энэ газрын ийм сайхан баялагтай энэ сайхан баян их оронд төрсөндөө залбирч энэ ард түмэнд үр ашиг өгч өгдөг. Стол одоо 3 сая хүн шүү дээ. Тэгээ 60-70 сая малтай байж байгаа. Энэ сайхан улс их нэр дэлхийд нэг номероор болох болно шүү дээ. Хүн бүхэн нэг сэтгэлтэй бие биенийгээ дэмждэг. Бие биенийхээ үгийг сонсдог. Сайн сайхны төлөө нэг санаатай сарын төлөө бас хэлж чаддаг. Тэгээ болохгүй бүтгүн хэлдэг. Тэрийг хүлээж аваад амьдралдаа ихэж тийм л одоо байвал энэ одоо сайхан том ямар азар тийм сайхан их орон төрсөн. Өөрөөсөө ч гэсэн өөдөө хараад өөр их орон сайхан шүү дээ. Хүний орон их орон гэжтэй хөгжил орны хот их орны минь салхи их орны минь уул ус харагдаж байгаа шүү дээ. Онгоцноос ухтал их орон гэдэг л агуу юм шүү нэр. Тийм сэтгэлээр хүүхдүүд л өгөх хэрэгтэй байхгүй энэ балчаа багт. Их орон гэж агуу юм шүү. Энийний төлөө бид яхаач уцахгүй юм шүү. Энэ их орноо хөгжүүлэх хэрэгтэй байл. Энгийн юм шүү дээ. Ийм л одоо очиртай тэгэхээр одоо хүүхдүүд маань сайхан залуу үе маань цахим орчны хөгжлөө, улс орныхоо хөгжил ирээдүйн төлөө бүгд одоо тэмцэх хэрэгтэй. Залхуурч болохгүй. Залхуу хүн ядуу хүн залхуу байдаг шүү дээ. Ядуу хүн залхуу ядуу. Ажил олдох зөндөө ажиллагаад бас зардал наацсан шүү дээ. Тэгээ халамж нэгдэв гэж би бодод энэ зүйл. Халамж гэдэг. Ажил хийцгээе. Эрт тус. Үүрээр усаад ажиллаа хий. Өдрөөс хойш дандаа хамар гэр орноор ах トゥ нараараа гэр бүлрээ сайхан зугаал амар. Тийм орчин бий болго. Тэгээ мөнгө өөртөө зарцуул. Тэгвэл та бид урт наслаа шүү дээ. 60% дөнгөж одоо ажиллах нас эхэлчихдэг. Би одоо бодож дахиад над нэг сургууль өгөөсөө би гоё ажиллах гэж боддоо шүү дээ. Нэг сургууль аваад шинэ сургууль аваад нэг сайхан сургуулийг нэг л та нэг улс эдний номер болох гэж бодоод нөгөө ажлын туршлага гэж одоо байдаг хөө яг өдөө чинь ажлын туршлагууд бүгд
хоримтлагдсан тий тэр их хэрэгтэй гэж ажиллана. Энэ сургуулийг тэгэндээ тэндээс эхэлтэндээ нөгөө ажлын яг туршлага сууцсан үед ингээд тэтгэврт ингээд асуулгаж байгаа хгүй. Тэгээ өндөр хөгжлөлт 70-80 хүртэл ажиллаж ирдэг. Та ажил боломжтой ажил гээл ингээд сургуульд нь байлгадаг Японд тэгж ирдэг. Нэг сургуульд. Тэгээд сургуулийг бүгдийг мэддэг учраас хаана ямар сан техник юу гэж одоо энэ цаарх болсон гэдгийг мэдчихдэг. Тэр цуулаад нэнгэрсэн байгаа шүү дээ гартаа хийзвчдэг. Тэр сургуулийг. Тийм учраас тэр одоо улсуудыг доктортой сайн ажиллуулах хэрэгтэй сургуульд. Доктортой сайн ажиллах, доктортой ажиллуулаад. Тэгвэл тэр үнцэнтэндээ дуртана. Тэр одоо ямар хугацаа заадаг байдаг тийм баг. Үнэхээр сайн ажиллана шүү дээ. Ажиллал байж байгаа та тий. Тэгээ ард нь бол дандаа амьдрал өвчнөдгийг одоо марцуулахгүй юм надад одоо тий. Ард нь амьдрал өргөлдөн шүү. Ирээдүй сайхан байна. Дандаа юм уу өөдрөг гэгээлэг сайн авах хэрэгтэй. Бид баян байна. Бид өөртөө ядуу болгоод сэтгэл зүйн ядуу шүү дээ. Сэтгэл ядуу шүү дээ. Хөдөлмөрлөхгүй байна. Үйлчлэгч хамгаа зөндөө зар байна. Очихгүй. Зөөгч хамгаа зар нь очихгүй. Жолооч авъя гэдээ очихгүй байна. Яагаад нөгөө халамж нөгөө тэтгэврийн мөнгө араас уудсан. Болохгүй. Тэ. Энд чинь эргээд бид ажиллаж байгаа сул татрын мөнгөөр бид залбирч байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр учраас бид баялаг бүтээгчд байх хэрэгтэй байхгүй бүгдөө. Баялаг бүтээгч байж бид нар баян байна шүү дээ. Гэж би боддتي. Тэгээ энэ сурагчдыг дандаа одоо дунд сургууль дандаа баялаг бүтээгч хэлтэн бид нар эрдэмтэд миний одоо энэ одоо сургуулийн одоо 2000 хүүхдээс магадгүй нь 2 эрдэмтдэр байх. Бус дандаа баялаг бүтээгч байх хэрэгтэй байхгүй. Тэр барилгын инженер болдог тийм ээ. Тэр одоо сансар судалт өчөө өгчөөдөг. Тэр зам барилгад одоо энэ одоо зам төгжих юм ба шүү дээ. Тэг өндөр хөртөө оронд төрөөс бодлогоо явуулдаг. Яавал хурдан хэдэн давхар зам барих уу? Тийм инженерүүд бэлтгэх. Баялаг бүтээгч бэлтгэх хэрэгтэй гэж би боддог. Орчлонд хүмүүс таныг дуулдаг. Оргилд хүрэх замыг мингийг үсээ одод төгс. Өөрийн хүн нэвтрүүлгийн эрхэм зочны маань үнтэй яриаг сонсож дуулсан үзэгч та бүхэн минь нэгийг бодож хоёрыг тунгаасан гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид эртэж Монгол болж байж л хөгжиж, дэвжин бас хүн бүхэн сайхан амьдрнаа. Өөрийн хүн болох нь та бидний амьдралын өнгө гэрэлтэй гэгээтэй болоо зогсохгүй. Улс орны минь өнгө төрхөндөж үнтэй хөрөнгө оруулалт болон шүү гэсэн сайхан үгээр нэвтрүүлгийн жаргаж байна. Өөрийн хүн болцоож улс Монголон хөгжүүлэн мандуулъя.